Сайн бацгаана уу? Экотлвизийн нэг өдөр нэвтрүүлгийн цочин аз жаргал байна. Би бол Mayara гэдэг брендинг үүсгэн байгуулагч. Ерөнхийдөө Монголын үндэсний өв соёлыг сэргээх өнгөрсөн төлсөн уламжлалаа сэргээхтэй холбоотой юм бизнесэд эмгтэй байна. За ерөнхийдөө нэг өдөр нэвтрүүлэгт болохоор өөрийнхөө нэг өдөртмийн амьдралыг ерөнхийдөө танилцуулах юм байлээ. Би болохоор зэрэг өөрийнхөө хоббиг танилцуулъя гэж бодлоо. Миний хобби хэм бол би дандаа байгалийн чулуу цуглуулдаг, судалдаг. Яг байгалийн олдцоор байгаа чулууруудыг гар хийцэн дахин давтчихгүй хийцтэй зүйлд үзүүхэй тийм сонирхолтой. Мөн оюутан байхасаа маш их ном уншдаг байсан. Ерөнхийдөө бол номнууд маань энд байна, тэнд зарим нь бол ажил дээр байх жишээний. Ерөнхийдөө би ч одоо нүүдлийн шувуу шиг амьдралтай. Одоо би ч юм бол сэлэнгийн хөтөлтөөд манай герман тэнд миний зарим номнууд, зарим чулуунууд бол тэнд байдаг. За одоо жишээ нь ямар чулуунс гэх тийм дээ. За одоо энэ гээд чулууг явж ярив. Энэ болохоор зэрэг өмнө говийн ман гэж чулуу зүгээр байдаг чулуу. Гэхдээ энэ чулууны онцлог нь юу юм бэ гэхээр зэрэг өмнө говь одоо далаа байсан үеэс ахвал энэ ман чулуу өөрийн байгалийн аргаараа өнгөлөгдөж ямар ч одоо нэг одоо полиш буюу өнгөлөг хийгдэггүй одоо байгалийн усанд өнгөлөгдсөн юм чулуу байгаа. Тэрийг яг ийм ижил ширхээр нь олж эхлэсэн гэдгээрээ бол онцгой дахин давтчихгүй одоо зөвхөн надад байдаг ийм чулуу гэсэн үг. За одоо юу гэдэг юм? Одоо энэ гэдэг чинь арслан зааны соёогоор хийсэн бугуурч байгаа. Тий, ерөнхийдөө бол хүмүүс яддаг шүү дээ. Чоны шагаа зүүвэл одоо маш сайн гэж ярьдаг. Би болохоор зэрэг чоноос том заавал ерөөсө дахин дийлдэж хүндэлт дийлдэг тийм ээ. Том хүчтэй амтан байгаа учраас бас эрчүүд соёо зүгдэх чинь эмгтэж соёо зүүжлэхгүй гэж зүрчсэн байгаа. За одоо өөр юу гэдэг юм? Тас нэг юм байгаа нэрээ. Энэ болохоор зэрэг энтхээс авч ирсэн эртний төвдийн гар хийцэн юм шүрэн зүйлт байна. Гэт. Энэ бас дахин давтагдахгүй юм ер нь дуртай. Ягаад ер нь чулуун дуртай болсон юм бэ гэдэг түүхийг ярихын тулд бас нэг чулуу ярих хэрэгтэй болох байх. Энэ их сонирхолтой л доо ер нь би чулуугаа ярих их дуртай. Энийг болохоор би одоо Devi гэдэг Монголд байдаг нэг дэлгүүрээ тэндээс авсан Amazonite гэдэг чулуу. Энэ болохоор зэрэг Amazon иргэн дээр амьдардаг байсан Amazon бүсгүүчүүдийн одоо булшнаас олдсон археолог палеонтологийн судалгаатай юм хийгдсэн юм чулуу байгаа. Энэ чулуу бол охины ордны хүмүүст маш ээлтэй. Тэгэд энэ чулууг бол нөө баруун мөм Amazon бүсгүүч нөө баруун мөмө тасчихсан маш эрэмгийн зоригтой байлддаг тийм эмгтээчүүд байсан юм байлээ. Тэгээ Берингийн хоолоогоор дамжаад Монголд, Сибирь, Монгол говийн нутгаар амьдардаг байсан тийм эмгтээчүүд эр зөргийг бэлэгддэг охины ордны хүмүүст ээлтэй ийм чулуу байгаа. Буцаагаад нөө Сибирь, Монголын нутгаар амьдарч исэн уугуул Америкчууд Берингийн хоолоогоор Америк твд очиод бас энэ чулууг бас зүүж исэн. Тийм одоо археологийн судалгаатай. Ер нь бол чулуу бол одоо байгалийн мэдээлэл дамжуулагч мессенжер гэдэг утгаараа чулуунд бол маш энерги байдаг. Тийм болохоор миний хобби юм бол би чулуун дуртай, чулууг хайрладаг, чулууг цуглуулдаг. Одоо энэ гэлдэг чинь чулууцсан мод байж гин. Энэ том. Энэ бол олон зуун сая жилийн настай гэсэн үг шүү дээ. За тэгэл энэ бол ингээд Монголын өмнө говийн аметист болор гэл энэ гэлдэг чинь модны үндэс. Энэ болохоор бас юм байна. Элсэн цэцэг гэж ярьдаг. Элсэн цэцэг. Ер нь элсний ингээд нүүдэл ингээд нөө байгалийн элементд орж хувирсааргаад нэгтаршаа чулуучсан гэсэн үг. Элс өөрөө байгалийн одоо уран ухаанаараа юм элсээр цэцэг хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө бол. Тийм ийм олдцтой байна, ийм байна. Энэ өмнө говьд ч бас байдаг. Ерөнхийдөө миний хоббиг бол гэх юм бол ийм байна. Хөдөө ер нь их чулуу хаавна, чулуу цуглуулна. Тэгэл энэ тэрүүгээр л юм байгаа да. Зүйлдүүд гэх юм бол дандаа тийм зүүдэг. Одоо энэ номнууд гэх юм бол би ерөөсөө дандаа оюутан байх наснаас ахуулаад ямар нэгэн байдлаар мөнгөтэй болдог, мөнгө цуглуул, мөнгө олсон мөнгөөрөө ер нь дандаа л ном авдаг, ном уншдаг. Тийм. Ер нь бас судлаач тийм зантай. Юм бол их улс ортой судлах дуртай тийм хүн байгаа. За, ерөнхийдөө миний нэг хобби, нэг иймэрхүү, гэртээ нэг иймэрхүү байдаг. Ерөнхийдөө одоо болохоор зэрэг өнөөдөр би та бүхэнтэй миний нэг өдөр яаж өнгөрдөг юм бэ? Үйлдвэрлэлийн процесс маань яаж явдгийг гэдэг байдлыг ер нь харуулъя. Бас дэлгүүр дээр очиж танилцуулъя гэж бодлоо. Одоо болохоор зэрэг би оёлын цех рүүгээ авч явна. Дараа нь үйлдвэрийнхаа байрлал. Тэгээд дэлгүүр лөгөө авчиж үзүүлье гэж бодож байна. Бизнесээ эхлүүлэх, миний бизнес эхлүүлсэн түүх их сонирхолтой л доо. Анх бол ийм бизнес эхлүүлнэ, яг бизнес үйлдвэрлэлийн салбар руу өөрийгөө орно гэж ерөөс төсөөлөг явж исэн. Тэгээ яг юмдыг тохироо бүрдэн ч гэдэм үү, яг тэр нь таараад яг Америкт явж байхад хүмүүс маш олон хүмүүс намайг Монгол гэж мэдэхгүй. Ер нь нихаа гэж мэддэг, хятад гэж боддог байсан. Тэгж хэлжсэн. Тэр утгаараа би Монголын өв соёлыг харуулах чухал юм байна гэж бодоод Монголд ирсэн. Тэгээ бизнес эхлүүлэх гэсэн мөнгө байгаагүй.
Тэгээ өөрийнхөө хоримтлаа болон өөрийнхөө амьдарч байсан байраа ерөөхдөө бол зараад анхны гарааны хөрөнгө оруулалтаа хэлсэн. Тэгээд бизнес ч бас их сонирн шүү дээ. Хүн бизнесээ том зургаар нь харахгүй зүгээр гинт ингээ нэг юм зах зээлийн урсгалаас их мөнгө олъё гэдэг хүн их шунахаараа алдсан юм байлээ. Тэр бол алдааны нэг маань бол хүүхдийн цүнх хийсэн байгаа. 9 сарын 1 одоо back to school гэдэг хүүхдүүд хичээлийн шинэ жилдээ холбогдуулаад маш их худалдаа авалт хийдэг. Тийм учраас би хүүхдийн цүнх хийнэ гэж бодоод хүүхдийн цүнх хийхэд 20 гаруй сая төгрөг. Тэгээд нэг шагаан шилбэртэй балруулал хийсэн. Өнөө Монголын өв соёлоо сурчлаа, буцаагаад дэлгэрүүлээ, шагааны соёлыг буцаагаад одоо авчирыг гэсэн бодолтойгоор. Тэгээд ер нь бол яваагүй л дээ. Би ч наран туул цагтаар нүрээ сайтал цүнх аваараа гэж ер нь бол зогсож үтсэн. Тэ яг Монгол хүүхдийн хөөрхөн цүнх ингээ 15 мянга гэж хагаад хажууд нь пороор яг адилхан цүнх 25 30 мянга 35 мянга гэж хагаад хүмүүс бол пороор сонгож байсан. Тэгээ тэр утгаараа би бол тэр одоо оруулсан мөнгө тэр гаргасан бүтээгдэхүүн тэр чигээр одоо алдаа байсан л да. Тэгээ тэр алдаанаас бол маш их зүйлс ухаарсан. Хэрэглэгчээ ойлгох хэрэгтэй байна. Хэрэглэгчийн юу хүсэж байгааг мэдэхгүйгээр одоо гинт мөнгө олно гэж бол бизнес хийж болдгоо юм байна. Тийм учраас ер нь юмны утга учирыг маш сайн гаргаж ирж хүнд үндэс нөх, хүнд мэдрэмж таашаал өгөх. Буцаагаад энэ Монгол гэдэг үндэсний өв соёлоор бахарх тэр мэдрэмжийн төрөлийг хамгийн чухал юм байна гэдэг. Тэгээд хэсэг хугацааг бол бизнесийн судалгаан дээр ажилласан. Дандаа Монголтой холбоотой түүх соёл, археологийн албар, тэгээ угсаатан судал, бэлэгдэл бүгдийг уншиж судалсан. Маш их хүмүүстэй уулзсан. Тэрний үндсэн дээр хэсэг хугацаа өнгөрсний дараа буцаж би өөр бүтээгдэхүүн дээр зах зээл дээр орж ирсэн. Одоо 11 сарын 29-нд яг манай 1 жилийн ой болно. Одоо энэ 1 жил хүрэхгүй хугацаанд бид нар бол за одоо нэг юу вэ 15 6 нэр төрлийн бүтээгдэхүүн бол гаргацсан явж байгаа. Тийм 3 салбар дэлгүүр нээсэн байна. Тэгэд ерөнхийдөө бол би аяга олон хүмүүс надтай уулздаг уулзаад ер нь бизнесээ яаж хийх үү, бизнесийн санаа хаанаас болох уу гэж яриад байдаг. Гэтэ бизнесийн санаа ингээд годомжинд алхаж яхад нь ингээд гинт толгойд нь орж ирээл өөстө тийм бизнес хийвэл тэр бүнтэн болчих юм байна. Эсвэл 100 сая төгрөг болчих юм байна гэж бол хүмүүс боддог. Бизнесийн санаа усанд орж яхад нь зүүд нойронд нь эсвэл годомд нь алхаж яхад нь төрдөг гэж боддог. Миний бодлоор болохоор бизнес санаа гэдэг зүйл илүү асуудлаас энэ нийгэмдэр байгаа ямарваа нэгэн асуудлыг бид нар яаж одоо харж байгаа юм. Асуудлыг бид нар буцаагаад яаж шийдэл болгож байгаа гэдэг зүйлээс илүү харж байвал таны бизнес илүү тогтвортой одоо хол одоо явах юм боломжтой гэж харна. Тэр миний бол анхны бизнесийн гараа гэх юм бол амар инээдтэй. Ерөөсөө ни хав гэдэг үгнээс л хэлсэн гэсэн үг. Тэр бол миний асуудал байсан. Байгаа байхгүй юу бид нар энд болохоор бид нар энэ хувцсыг бас хийсэн. Одоо оёсон хувцасаа бүгдийг үйлдвэр бас нэг өөр газар манай бас үйлдвэр агуулах байдаг. Тийшээ авчихсан. Одоо энэ дээр болохоор нэг юм ноолсон кашмир материалтай хүрм хийж байгаа юм. Энэ ихний гарсан загвар. За хүмүүсүүд одоо дахиад өөрөө хийж байгаа байхгүй юу? Одоо ингээ материалуудаа бүгдийг ингээ тавьсан байж гин. Энэ нэг ноолсон материал юм. Нөгөө өмссөн загвараас илүү дахиад нэг өөр загварыг гаргахч байна. Энэ илүү яг ноосон кашмирын орцыг дагсаад кашмиргууд горог цэвэр ноос ашиглаад хийж байна. Энэ бас их хайтайхан. Одоо эн чинь ингээд дотор хажлах нь орж ирээд баяртай оюун эн чинь ингэ чинь одоо эн чинь нэг юуг л авах дотроо хийгээг байгаа. Арай нэг өөр загвар гаргаж байгаа юм. Энэс өнгө мөнгө хайтайхан л харагч. Би нөө сая хот руу явахдаа дээл өмсөд дээлэн дээр энийг өмсөн чинь хайтайхан харагчлаа шүү дээ. Тэнч тэг цагаан сарын үед л зарагдах бах та. Энэ бол манай дандаа хувцал хийгддэг. Хувцал хийгдэн манай цүнхнөө чинь дахиад өөр газар хийгддэг. Ер нь бол өвөл манай юмнуудын гол зорилго нь илүү өдөр тутам хэрэглэх боломжтой тийм бүтээгдэхүүнийг гаргахыг бол зорддог. Одоо энэ ингээд цүнхнүүдийн ч гэж угаалгамшин тэгээ угаачч болдог ямар ч хөвлөсөн будаг гардаггүй. Энэ чинь өвөл хүлдэхгүй тийм дулаахан юм зөөлхөн одоо материалаар хийдэг ямар ч үйлрэлт хэрэглэж болохоор ялангуяа гадагшаа дотгошоо аялах за зүгэндээ их юм хийж явдаг хүмүүс бол бас их зүгээр. Одоо би энэ зүгэнд чинь ингээл чинь компьютероо хийсэн байна. Тэгэл бүх юм чигцэн л явж байгаа байхгүй юу. Тэгэд энэ нэг арьсан биш нөө даавнд учраас тодорхой хэмжээний суналтаа материалын суналтгүй байна. Илгэн материал байна. Арьсны оруулахтай байна. Тэгээ болж игүүл нэг арьс хэрэглээгээ жоохон багасгах тийм бодолтой. Арьсны зүгээр деталууд л хийж байгаа.
арьсаар ингээд зодод тэр эко байдлаа алдаад манай юмнууд чи ерөнхийдөө гадны хүмүүс аягүй авдаг болохоор эко байдлыг аягүй хардаг. Бацаа нийгмийн хариуцлагатай компани гэдэг юм манайхыг бол сонгодог. Яг одоо нийгэмдэр байгаа асуудлуудыг шийдэхэд маш их оролцоотой байдаг компани байна. Одоо манай энэ цүнхийг бол дандаа гэртээ хүүхд араас сууж байгаа болоо идэг. Үйлдвэр дээр бид нар хэвлэл засгүрэл хийдэг. Тэг гэртнээ авчид өгчдүүдийг оюулчдаг байхгүй юу? Тэгээ оёо дуусангууд нь очиод авчдаг. Тийм байгаад байгаа. Тэгээ тийм болохоор тэр байдлын маань ерөнхийдөө бол маш их хардаг байгаад байгаа. Одоо энэ хувцас болохоор зэрэг арай өөр загвартай шулуун палаж байдалтай гаргаж байгаа. Тэрнийхээ загварыг тохироод тэгээ энэнийхээ суултыг үзчихэд энэ чинь 2-3 цаг ажиллаад 4 замд бас манай хэвлэл болон эсгүр бас зарим оюутнууд явагддаг бас байгаа. Тийшээ яваа тийч ажиллаж очиж юмнуудаа шалгачаа тэгээд зайсан хэлийнхаа дэлгүүрэл бол явнаа. За буцаад уулзъя. Үүлэлж жоо юу 50 зүгээр 50 хийгээд цаа арай өөр маягтай. тэгээд цахын жоохон өөр маягтайгээ цахын эсвэл тусдаа нуунууд дээлний нуун юу гэдэг штеп. Дээлийн цахын тусдаа зарагддаг ч юм уу. Тиймэрхүү байлаа зүгээр. А бүр цахын бүр тусдаа зангаддаг. Тэгээд тэрийг болохоор би энэ нуунг оролт хийсэн шүү дээ. Тэр оролтоороо нуун хатуултаа хийгээд тэгээд энэ цартаг Мөрөө нилээн багсгасан. Зүгээр ханцуу ууны урт бол хэвээрээ байгаа. Тэгээд доогоороо жоохон өргөсгсөн. Базраг түрүүний яны жоохон халдаануудыг. энэ тэгээ гой дулаахан бил би сая нөө хот руу өмсөө явсан ч юм ямар гой дулаахан. Би ерөөсө болтой авч яваагүй. За одоо хэдүүлээ манай 4 замд байдаг workshop хэвлэл дэсгүүр идэх газар руу явцгаая. Тэгээ тэрний дараа хэдүүлээ манай зайсан дээр дэлгүүр дээр очиж танилцъя. За явцгаах уу? Ер нь бизнес хийж явахд бол хэцүү юм зөндөө шүү дээ. Одоо ямар ч хоолны мөнгөгүй болно. За эмэгтэй хүн чинь сарын тэмдгийн нэр нь даамсаг авах мөнгөгүй болно. Бүр үнэхээр гутармаар шүү дээ. Тэгэл ер нь тийм үед бол зөндөө байна. Тэгэл ингээд ичээ ингээд үнчээд бүр ингээд юу юм бэ ингээд бүр аваараа тэг ингээд бүр нүдэн дээр өлмөс цэлгэнэ хэцүү үе байна. Олон хүмүүс ажилуулна. Тэр ажиллаж байгаа хүмүүс чинь бас чиний хүснээр байхгүй тий. Араар чинь худлаа арин хулхтана, ажиллаа хаяна. Тэр болгон дээр төлөвсөн ажил унана. За тэгэл хэрэглэгчдийн зан одоо байдлаас хамаарат бас урам зориг унана. Манай монголчин бас хүмүүс чинь их сонин хандлагатай шүү дээ. Хэрэглэгч хаан гэхээрээ л гэдэг юм уу эсвэл Монголдо юм үйлдвэрлэж ийн гэхээрээ ч юм уу юмны үнийг унагадаг, дарамтлагдаг тий илүү их юм шаарддаг ч юм уу хүн хамаг байдгаар хичээг хамаг чанартай юм хийх гэл үзэнгүүд чинь одоо нөө хүний хүсэл мөрөөдлөг бол унагадаг хүмүүс бол худалдаа авч нар бол иргэд бол байдаг. Ялангуяа Монголдо үйлдвэрлэж байгаа хүмүүс бол нийгэн ялангуяа тэгдэг. Тийм бол хандлага бол маш их байдаг. Тэгэл нөгөө бараа бүтээгдэхүүн татаж аавна мөнгө хүрэхгүй тий үр зээл аавна үр зээлээ төлөх болно. Уусаа тэгэл ер нь хэцүү асуудал зөндөө байдаг. А яг надтай адилхан ийм асуудалтай маш олон найз нар байна. Миний эргийн тойронд байгаа хүмүүс ер нь бизнес хийдэг маш олон найз нар байгаа. Гарааны бизнес хийн, том бизнес хийж байгаанууд нь ч байна. Тэгээд ингээд бид нар ингээд бас зовлон нэгтэй адилхан хүмүүс юм чинь бас ярина штэ. Уйлгуйдаа уйлна инээн те дундаа нэг юм тавиад суу. Тэгээд ярахаар энэ зовлон ганцхан миний зовлон биш ээ. Бус хүмүүс бүгд адилхан зовж байгаа. Хүсэл мөрөөдлөө юм хийх гэж тэмүүлээд явж байгаа бүх хүн зовдөг. Гэхдээ зовлон байхгүй бол хүн жаргадаггүй. Юм бол дээшээ доошоо байна. Хамгийн гол нь чи хийн гэд одоо тууштай явж байгаа. Үр дүнгийн харцсан. Тэр үр дүн рүү л явж байгаа матж байгаа л нэг тийм хүн. Ер нь бол аялал хийх гээд явж байгаа бид нар нэг аялагч штэ. Тийм учраас хамгийн гол нь юу вэ гэхээр нэг юм бизнес дээр тууштай байдал, шүд зогоод үлдээ тууштай байдал хамгийн чухал юм лээ. Тэгэхээр бас нөгөө манай монголчуудын бас нэг юм хараад хар бизнес дээр ингэдэг юм байлээ л. Энэ миний өрсөлдөгч гээд өрсөлдөгчтэйг л байлдаад идэг тий. Өрсөлдөгчтэйгөө байлцааргаад өрсөлдөгч нь ч томрсон байхгүй өөрөө ч томрсон байхгүй. Ингээд хоёр бинийгээ барьж цаар дуусчихдаг. Эсвэл хоёр бинийгээ судалсараа дуусчихдаг. Тэгэхээр ер нь илүү бизнесийн илүү том хүрээгээр хараад яаж гадны зах зээл дээр гарах уу, илүү яаж чанартай бүтээгдэхүүн хийх үү, яаж хэрэглэгчтэй татах уу, яаж энэ хэрэглэгчтэйгээ хамгийн хайртай бүтээгдэхүүн болгох, яаж хайртай компани болох уу гэдэл бодох хэрэгтэй. Тэр л чухал юм байлээ. Маш олон хүмүүсийг харж байгаад өрсөлдөгчтэйгээ байдаад өрсөлдөгчөө судлаад тэгэл ингээд байж байгаа юм бол алдчихад байгаа юм шиг бас харагддаг. Тийм. Тэгээд бас харж байгаад нөгөө хамтын ажиллагаа айгу муутай байдаг. Хоорондоо хамтарч юусэн ажиллаж чаддаггүй тий нэг нь энэ ингэч гэдэг тэр ингэч гэдэг гэж хараад байдаг. Миний хувьд болохоор би хамтын ажиллагааг бол маш сайн одоо нэг тэргүүнд танд юм ашигтай надад юм ашигтай хоёулаа ингэ явчаа гэдэг байдлаар нь бол явдаг. Тэгэхээр одоо үйлдвэрлэлийн процессыг би бүгдийг өөрөө хийх гэж болно гэж дайрдаг үг гэсэн үг.
хийдэг газрууд нь хуваагаад өгнө. Арсны оёдл хийдэг газруудаар би арсны оёдлоо хийлгэнэ. Гэртээ сууж байгаа ээжүүдээр би юм уу хийлгэнэ. Оёдлын салаануудаас юм уу хийлгэнэ. Тэ? Тэгээ гих мэтчлэн бол юм над явдаг. Оюутан насны гэх юм бол би ч одоо 2 3 сургууль сурсан, дундаас нь хайсан. Яг өөрийгөө олоогүй хүний зам баггүй юу? Өөрийгөө олоогүй тий. Тэгээ сурахын үнцнийг бас мэдээгүй. Тэрийг багш нар нь мэдрүүлж чадаагүй. Тийм учраас ерөөд бол оюутан наснд бол маш зориггүй цаг хугацаа бол өрдөг байсан. Гэхдээ манай ангийн хүүхдүүд ч юм уу одоо миний эргэн тойронд байдаг найзууд маань их ухамсартай хүмүүсээс учраас бид нар сургууль дээр ингээд сурж өөрийгөө хөгжүүлнэхээс илүү бизнес авир хийдэг. Манай найзын найз залуу Солонгосоос кантер ирэн Солонгос аймс янз бүр хувцас оруулж ин тэрийг бид нар бөөндөж аваад орон нутгад дөрөв бөөндөл зараал. Тэгэл хороол гудамжинд төлөө аймс зарж исэн. Тэгэл зам болонгод орчуулгыг хөдөөвчдөг гайд юм. Тэгэл оройн цагаар бид нар телевизүүдэд кино орчуулдаг. Тэгэл их л баян оёд хажуу өрөөгөө төрөслөлдсөн. Тэгэл их мөнгө их олноо. Тэгээ тэр мөнгөөрөө тэгэл чихэр жимс тэгэл те одоо өнгөлөг хувцас авч өмсөөл хай шоудаал ямар ч зориггүй тэгж бол цаг хугацаа бол үржижсэн. Хэрвээ тэр хугацаанд би сурахын үн цэнийг ойлгоод өөрийгөө багаас нь бэлдээ бичсэн бол өнөөдөр би мэдхгүй зүйлээ мэдхийн төлөө тэгээ маш их ингэ цаг хугацааг дахиж өрөхгүй байх гэсэн. Одоо ингэ хүн чинь ийм билээ бизнес хийгээд эхлэхээр зэрэг бүр мэдхгүй мөнхээр тэгээ мэдхийг хүсэж байгаа маш их зүйл байдаг. Гэтэ өдөр тутмын ажилдаа ч юм уу те орооцолтоод ингэ сурч чадахгүй тэгээд сураагүй зүйлээ сурахын тулд мэдээж илүү сунсан цагаар ажилладаг. Шүн унтахгүй өөрийгөө их зовоод мэдгүй зүйлээ мэдхийг хүснэ. Тийм. Тэгэхээр би одоо маш олон залуучд хэлээд байгаа байхгүй юу? Цаг хугацаагаа зөв ашиглаа. Хүн дурсамж бүтээх нь зөв. Гэтэ дурсамж гэдэг чинь бас утга учиртай байх хэвээр. Хэрэггүй зүйл битгий өөрийнхөө цагийг үрээ. Одоо бид үнэртэй ч хэлдэг. Тэгэл эрен тойронд байгаа янз бүрийн сургууль дээр ч гэсэн бооч янз бүрийн яриа эдэр хийдэг л дээ. Сүүлийн 6-7 жилийн хугацаанд Монголд нөгөө гарааны бизнес одоо entrepreneurship гэж одоо залуучдад ярьдаг болсон. Энэ зүйлийг нэвтрүүлж те энэ дэр өөрийнхөө одоо бас үн цэнэ үүсгэж залуучууд туслахсан гэдэг үднээс сүүлийн 6-7 жилийн хугацаанд дандаа сайн дураараа бол ажилласан. Тэгээ ингээд явж байхад бол маш их олон яриануудыг хийдэг, залуучуудад зөвлөдөг юм байсан. Би бас л хэлдэг. Хайрын цаг хугацаа шүү. Би ингээд зовсон тий хэдэн сургууль хайсан тий ингээл арай ч юм аа төгсөөл ядаргаатай ийм одоо худлааны дипломтой болохоос ч тийм үү тий ингээд сурч исэн. Одоо тэг ингээд буцаад тэрний чи гор нь гарч байгаа байхгүй юу. Тий. Ерөнхийдөө бол залуучуудыг маш их хэл сур хятад хэл англилтай бол гэж хэлмээр байна тий. Ямарваа нэг юм ур чадвартай бол бүр мэрэгжлээ нарийнсаг ур чадвараа хөгжүүл гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол тэгэл хүн чинь бас сайхан л амьдрах өгсөн шүү дээ юм хийгээл юм. Тэгээд дөнгөж чинь яг бодит байдал дээр амьдрал дээр гарan өгч чаддаггүй байхгүй юу. Яг бодит байдал дээр бид нар өөрийгөө бодонготой бүгдийг чаддаг гэж боддог. Яг ясам дээр ер нь чаддаг хүмүүс их ховор. Одоо над дээр бол гэрээтэй байгаа, гэрээтэй ажилладаг маш олон хүмүүс байдаг. Би ер нь бол бүгдийг гэрээтэй аваад ажиллаулцдаг. Яг хүний нэг цагт бариад ажил хийх бол дурггүй, чөлөөтэй хугацаа зоогоод өөрөө хүссэн газараас ажиллах боломж нь олгодог. Тэгэд ингээд байж байгаа дэр нь залуучууд бол бас л ер нь бол нөгөө амруу орно орцсон гэж ярьдаг шүү дээ. Амаараа айгуу гоё ажил ярьдаг. Яг бодит байдлыг гүйцэтгэл маш муу болчихсон бол харагдаж байгаа. Ишт манайх шээ. Яг шинэ жил 12 сарын 30-нд орсон. Тэгэл нөө хүмүүс чинь юу яадаг штэ шинэ жилээр баярлалаа л гэл ямар палаж өмсгүү одоо хаана ямар баярт орох уу гэж яах чи би офс байхгүй. Тэгээ үйлдвэрээ томруулах хэрэгтэй болсон. Офс айгаал. Тэгэл яг шинэ жил чинд аав ээжээрээс өөр туслах хүн байхгүй. Юм өргөх хүн байхгүй. Тэгэл портер өсөлцөн. Юунуудын шичин зөөгөл. Тэгэл анх 12 сарын 30 засвараа юу агаал нэгээ тогтчуулаад цэвэрлэгээ гээл 12 сарын 30-31-нд ер нь он гарахч гэсэн ажиллаад очсон. Тийм тэгэл энэс хойш одоо ингээд хүмүүс бүр ингээд одоо юм амар сезон яг хийж байгаа. Тийм. Тэгэхэд тэгэл яг шалаа гоогаал ханаа гоогаал шийдэл он гарахад тэгэл ичсэн. За манай ажил хийжтэй хөрх юм. Цэх ажил гэж. За хэлж би. За. Арьс ойдог машин байна. Би нэр хүүхдийн зүг хийгээд алдсан гэдсэн шүү дээ. Тэр маань энэ байгаа шүү дээ. Өвөл энэ хүлддэггүй. Яг цэцэрлэг болон бэлтгэл анги хүүхдүүдийн үрдэг юм зүрхэлтэй амир хөөрхөн зүг. Энэ эрэгтэй хүүхдийн зурагтай. Тэгэл эний чинь зарах гал наран тулцах дээр цүнх аваараа гэл. Ингээл хажууд пороор бол алж байгаа юм чи 35000 гал яг адилхан зүг.
Тэгэл хүмүүс 15,000. Тэгэд бол хүмүүс пороор л авчихсан. Гоммор шүү дээ бас. Одоо энд ингээд манай цүнхнүүдийг гэртээ сууж байгаа ээж нар байдаг гэсэн шүү дээ. Өчигдөр ингээд манай нэг хичээсээ нисгээс цаашаа гэрнэдэг. Одоо манайх ч орон нутагт ойдог. Бүр хотод гэр оролмор бол бас байдаг хүмүүс байдаг хгүй. Нэг нь бас болгоноос ойн, ар хангаас ойн. Одоо энэ нисхийн тэнээс өсөгч. Одоо энэ ингээд цүнх маань ингээд оёгдоод ирнэ. Тэнгүүд энэ дээр бид нар арьсан бариулаа байдаг хгүй. Ингээд ойн. За. Иши манай амар энэ минь маань амар заван янз бүрийн цаван өдр болсоор бүр муухай болсон. Одоо ингээд цүнхнийхээ эсгүр өдрийг чи ингээд бүгдийг бэлтждэг байхгүй юу? Бүгдийн төсөөд ингээд тэгээ хөвлээд бүх юм бэлэн болгоод оёход бэлэн болдоод ээж гэртээ сууж байгаа ээж нар лүгөө авчид өгчдөг. Одоо ингээд за одоо энэ цүнх гэлэх чинь энэ байна л да. Энэ харна. Одоо ийм минний чинь хар өнгөнд гэсэн үг л дээ. Тэгээд энэ доотл нь юм арьсан бариултаа энэ цүнхэлж гарч байгаа байхгүй. Юм байна. Одоо ингээд энэгээр маань цүгнийхаа болон хуцсынхаа материалуудыг ингээд овоолоо тавьчихсан. Энэгээр бас материалууд маань байна. За, энэгээр байна. Энэ нэг шинэ гарч байгаа цүнх байна. Хүнүүгийн хаадуудын улшнаас олцсон нөө бэлэгт хөрөөс гэж ярддаг. Одоо өрний дорны 2 unicorn байдаг. Тэгээ тэр Монголынх нь бэлэгт хөрөөс гэдэг unicorn-ыг. Тэрнтэй юм нэхмэл юм осортой цүнх байна. Одоо манай энэ цүнх мөх эдрэг бол шууд угаалга машинд хийгээ угаач болдог. Ямар ч будаг эдрэг гардаггүй. Ийм цүнхнүүд эдэг байхгүй юу? Тэгэл ерөөдөө тэгэл бүх юмнууд ингээл нэг бүрчлэн бэлтэн л дээ. Одоо ингээл цүнхний осор одоо энэ цүнхнийх гэлдэг чинь энэний ингээд нэг бүрчлэн одоо за одоо ийм цүнх байлгаач одоо энэ нэг бүрчлэн ингэж наан бэлтэн тэгээ ингээ ойдог байхгүй юу? Тийм ерөнхийдөө манай юмуд яг гар ажиллагаатай маш их ажиллагаатай юмнууд бол байд юм уу? Яг ийм ч ойлгодог хүмүүс гадныхан бол аягаас ойлгоно манай гэдэг. За тэгээд одоо өөршөөж ийшээгээ хөвлөлээ хийн, агуулгаа хийн. Миний ажлын ширээ гэх юм бол аимшигтай. Харах ч юм биш. Харах ч юм биш гинэ. Юу ч үгүй би өөрөө ойлгодог шүү дээ. Ингээ замбраагаа сурцсан. Уус цэвэрх ингээд манай ингээ ажил хийдэг хүмүүс ингээ цэвэрлчин. Би буцаагаад нөө хаана юу хийсэн нь ойлгохгүй. Тэг ингээ замбраагаа энэгээр ингээ би ч хамарч биш. Тэг ерөөдөө нөө судалгаа хийх юм. Одоо би гээл чинь энэ түүхийн холбогдлолтой номнууд байна л да. Энэ Дулмгай бол Монголын бэлэгдэл зүй судлал бол маш сайн хийсэн байдаг. Энэ үнийн номнууд байна, түүхийн номнууд бүх юмнуудыг дандаа уншина. Одоо ингээл ерөөсөө өөрөө санаанаас зохиож юм хийн хийсэлээ түүхийн судалгаа юу байна, ямар олдвор байна, бүгдийг маш сайн судлах гэсэн үг. Одоо ингээ манай зургнууд бүтээгдэхүүн болгож ашиглах зургнууд энэ байна, тэр байна. Тэр хойнд байна. Зарим зургнууд нь бол урлан дээр байгаа. Зураачтай манай урлан дээр байгаа. Тийм байна. Одоо ингээл нэг тэмдгэрнүүдээ мөнхөөс өдөр хөвлөдөг тэг хөвлүүлээд ингээ бүгдийг авч хайрцаглаад ингээ тавьцсан. Иймэрхүүлээдэг та. Ер нь бол энэ бол нэг жижигхэн workshop байдлаар ажилладаг учраас маш их тийм замбраагүй бохор. Тэг яг яах вэ тэгэл нөгөө үйлдвэрлэл юм л байдаг шүү дээ. Ямар офис ажил хийдэг хүмүүс биш юм чинь бид нар. За энэ хүмүүс нэг танах бизнес чи юугаараа ялгаатай, юугаараа онцлог ингээ асуугаад идэг. Тэгээ энийг бол ер нь бол манайх анханасаа нөө бизнесээ ингээд зурагтай юм хэвлэж ийн гэж юусоо бодоагүй, зурагтай юм хүнд өгж ийн гэж юусоо бодоагүй. Анханасаа монголчууд бэлэгдэсэлтэй гэж ярьдаг учраас бэлэгдлийг ботсон. Одоо жишээ нь энэ нэмэгтэн толгоон дээр байгаа энэ бичиг бол эртний тод үчгээр баяр гэж үзсэн байгаа. Яг түүхийн судалгаатай. Монголчууд толгой түрүүн дээр хамаг одоо сайн сайхан зүйлээ зүүдэг, бэлэгддэг те толгой түрүүгээ бас хүндэлдэг тийм хүмүүс. Тэр толгоон дээр нь бас ингээд баяр гэж бичсэн малгай өмсдөг байсан. Одоо үрдийн аз жаргал баяр салхинтай байдлаар бэлгэж толгоон дээр зүүдэг. Одоо ингээд чанарын эрдэнэ чинь төрийн 9 бэлэгдлийн нэг байна тий. За энэ одоо бадам тавхач бас мөн тийм толгойн шүрэн юм оруулахтай. За тэгээд энэ нэмэгтэй мөнгө аяхтаа супер ч нэмэгтэй хүний сэтгэлийг дандаа одоо сэтгэлийн гоо сайхныг илэрхийлдэг, цэвэр ариун сэтгэлтэй тий дандаа хүн сайн сайхан зүйл хүсдэг хүн байгаасаа гэж бэлэгдсэн. Тэгээд энэ одоо нүүн халах хинэр ус байна л дээ чи нүү 14-өөс 18 дахь зуунд үссэн зөвхөн халах хинэр ус яад үүсэн түүхийг бид нар бас тайлбарлаж ярьж өгдөг. Одоо ингээд хойноос нь одоо энэ дээрс гээд энэ оролт ингээд дэлгээд харах юм бол хоёр ирвэхэ тэр дээр дор байгаа. Монгол сэтгэлгээнд бол ирвэхэ гэдэг бол төхөөрч хүн бэлтгэдэг. Ирэхэд бол дээр үесээ бас хүнтэй суучаад хүүхдтэй болохгүй байгаа хүмүүсийн дээл одоо бүсэнд нь ирвэхэ одоо хатгаж өгдөг бас тийм уламжлал байсан байгаа. Тэгээд энэ нэмэгтэйгээр бид нар бол ингээд үрдийн аз жаргал баяр салхинтай
одоо нөхөртөөгөө урт удаан аз жаргалтай амьдрах эмэгтэй бэлгэцэн. Оролтны хоёр талд нь хаан суу хатан бугууч байна. Ван сэмбрүү хосороод байж гин. Цагаан уул цэцэг байж гин. За тэгэл эмэгтэй хүний гоо сайхны бид нар уул устаа зүрлдэг, байгаль ихтлэхтэй зүрлдэг учраас дандаа тийм сайхан зүйл дэлгэрж байгаа байдлаар бас илэрхийлсэн. Тэгээд тэр нөө Монголын газар нутаг гэдэг чинь өөрөө баян тансаг тэр утгаар газараас нь чандан нэрд нь шүр сууд одоо гарч байгааг харуулсан. Тэгээ хоёр нөгөө талд нь эмэгтэй хүмүүс чинь бид нар гоо марл гэж эмэгтэй хүний чинь одоо маралтай их зүрлдэг учраас одоо гоо марл тий тэр их одоо харуулсан одоо тийм байна. Энд бол бэлэг төгөрөөсгээд 3 дугаар зууны хаадуудын булшнаас олддог энэ амт. Энэ бол ерөөсөө бас маш их бэлэгдэлтэй. Энэ ноос тийм ноос материалтай. Ноос силик полистертэй материал. Манай энэ оролтууд бол янз бүрийн материалтай байгаа. Жижиг оролтууд нь болохоор хүн хорхоо одоо тийм нэг силикон ноолор полистер байна, ноолор силик байна, 100% силик байна. Ер нь бол янз бүр. Тэгээ одоо энэ зургийг чи ингээд ярихад бол бас түүхийн бэлэгдэл талаасаа бүр маш их утгатай. Одоо энэ голд нь байгаа нь болохоор Монголын нус төвч гоо марл бүрчэн гэж хэлдэг. Тийм учраас гоо марл гэдэг хүнийг бол бид нар одоо Монголын түүхийн эхлэл юм аа, өндөр дээд юм аа гэдэг байдлаар болцорсон. Тэгээ өөрөө нар сар ирэх шигээд нүдэн ана гэж залбирж байгаа байдлаар зураад өөрөх нь гарынх нь хажуунаас гадна бас нэг өөр ногоон цагаан гар гарч ирчихсэн мориор тоглож байгаа. Тэгэхээр бид нар энэ хүнийг их хүнийг ээж хүнийг өндөр дээд хатуудаа ногоон цагаан тарихтай зүрсэн. Тэгээ мориор ингээд тоглож байгаа болохоор зэрэг их хүний ээж хүний сэтгэлийн гişгийг бид нар мориортай зүрсэн. Одоо эн чинь бол өвлөн их байна. Монголын нууц төвчөн дээр өвлөх ингээд хөдөг хөвгтөө үлчээд ер нь загас жарахаа жимсэр хөвгтөдөө хоолдог маш хэцүү цаг үеийг бол давж туусан байдаг. Энэ хүн бол бас бурхан ногоон дарь гэсэн бид байдлаар нэг гарын ногооноор зурчихсан бас ингээд сайхан зүйл өрөөгөөд нүдэнэ залбирж байгаа байдлаар зурсан. Тэгээ хүүхдүүд өөрөө болохоор ингээд дайчин шонхор шууш тийм зан характертай байсан учраас өөрийнх нь талын ингээд шонхор шууны далавчаар ингээд хучаад тэгээд нэг талаасаа ингээд нэг шонхор шуу шиг ингээд өөрөө шонхор шуу болоод хүүхдүүдэд жимсгэн жарахаа ингээд авчирж байгаагаар одоо Чингис хааны хідэн дүүнэр ах нар ингээд нэг хин шонхор шууны зулцгаар юу ачсан. Тэгээ өөрөө ингээд халдах дайсаас сумнаас нь хүүхдүүдэд хамгаалж байгаа юм байдалтай. Тэгээ ингээд Чингис хаан цаг хугацааны ирэхээр ингээд өөрөө орхиод нисэж гин тэ. Тэгээ энэ чинь болохоор ингээд цаг хугацааны тооллыг бид нар их хүний мөмтэй хөхтэй зүрлсэн. Бид нар ээжээс үг хөгжөөжл томордог байждаг. Тэгээд яг тэр шиг бид нар цаг хугацаа өдөр хоног өөрчлөгдөж байгаа гэдэг их хүний мөмтэй зурсан. Тэгээ ингээд Чингис хаан дэлхийн байлдан дагуултыг хийж эхэлж чинь шонгор шууш ингээд одоо ингээд маш хүчтэй нисэж эхэлж байгаа байхгүй. Тэгээ ингээд Чингис хааныг бас ингээд харуулж байгаа. Өөрөх нь ирэмгээд дайчин зан бас тийж харуулж байгаа. Тэгэд одоо ингээд явахаар зэрэг энд бас ингээд нэлтэй. Одоо тэнгууд энд байсан өвөл их маань энд гараад ирчихсэн. Долоон борхоо одоо алтан гацаад энэ сүүний хацлыг өргөж байгаа энд. Тэгээд нөө хүүдээ хамаг сайн сайхан бүхнийгээ өсөж өрөөгөл ингээд байж байгаа. Тэгээд Чингис хаан маань тэнгэрийг иршигээ талтан гэрээгээ бүрчихсэн. Тэгээд байж байгааг харсан, зурсан. Тэгээд энэ бол одоо ингээд шуунууд бол сахлын ингээд илэрхийлчихсэн. Энд болохоор зэрэг алунгой их бол маш дайчин жармаг ив найрамдлын үдэ бэлэг тэмдэг болсон бас их хүн. Тийм учраас 5 хүүхэдтэй эвдээ нартай байдлыг бэлэгдэж сум атгахчихсан байдлаар морин дээрс зурсан. Тэгээд зургийн гол санаа бол ерөөсөө Монголын одоо хаадууд тий энэ бурхтыг төрүүлсэн ээжүүд нь бол бурхт юм а бас гэсэн санаатай. Тэгээд Чингис хаан буцаад Тэнгэрийн иргэшээсэн том одоо цахирагч тийм том хаан байсан ч гэсэн буцаад энд ирээд ээж дээрээ мөргөж залгадаг л да. Тэгээд ингээ мориор иршнээс нь гар гарч ирээ хүүгээ босгож байгаа. Тэгээд энэ зургийг бүгдийг ингээд нэг гар ингээд бас ингээд барьсан байгаа. Гар нь ер нь бол их хүнийг ээж хүнийг юм бурхан гэж зүрсэн тийм. Одоо тэгээд энэ маань оролт толцсон байна. Одоо бас ингээд дэвтэр болсон. Ингээ байж байна. Одоо ингээл дэвтэр гэл нэгтлэх чинь дэвтэр нэгтгэхэд л 13 дугаар зууны Монголын эзэнт гүрний байлдан дагуулж ирсэн газрын зураг байх жишээ нь. Тэгэл энэ их гоё дэвтрээ манай дотор нь их гоё бодолтой гарсан байгаа. Ер нь хөөх юм байгаа манад. Одоо энэ гэл тэгт чинь бас торгон сав байгаа. Ингээ гаднаас харахад баримтаг шиг нэ. Онголохоор энэ чинь үүр будалт үзэг бал тэгээ тэн юу л юу юм багсаа юу л юу юм тийм зорилттой. За манай жижигхэн workshop нэг иймэрхүү байлаа. Одоо хэдүүлээ яана. Манай дэлгүүр л юмнаа. Манай дэлгүүр зайсангийн 7 давхартайгаа зайсэлээ. Тийш явж нэг жижигхэн ажил байгаа. Тооцоо тоолох ажил байгаа. Тийш явж тооцоогоо тулангаа таард дэлгүүрээ танилцуулъя. Ойр дөө.
Ойр нэг янз янз ур чадвар байна. Би нөө юутай байхгүй юу? Emotional юм зан чанартай байхгүй юу? Сэтгэл хөдлөл өндөртэй. Одоо миний ууралсан гомцсон бүх юм нүрэн дээр ил бийж идэг. Би EQ гэж яриад байгаа шүү дээ, тий. Emotional intelligence гэж тэр ур чадрыг л аяга сайн хөгжүүлмээр байгаа юм. Дүнсгэр үсэж шүү дээ. Дүнсгээ. Ерөөс нүрэн дээр ямар ч юу болж байгаа тэр одоо дэлхийс өнлөө гэжсэн чинь ингээд яг ингээд юу ч болоогүй байж идэг. Тийм ур чадвартай. Тэр бас их чухал байна. Тэгээд би нөгөө multitasking буюу одоо нэм юу ажилдаг. Олон ажил нийтрэг хийдэг. Одоо тийхгүй нэг юм нөгөө фокустай тэрийг бэлцэн тусдалт нь явдаг болмоор байгаа байхгүй. Нэ ягаад гэвэл нэг юм хийгээ явж байгаа гацчаар тэрийг бодоо шаналгаа суухад дургу. Дахиад өөр юм хийгээд тархитлага амарсны дараа нөгөө юм арай өөр ирч хүчтэйгээр ордог тийм туршилтай хүн. Тэгэхээр нэг юмний жоох гарц нь удаад байдаг талтай. Тийм байгаад байгаа. Тэгэхээр нэг тиймэрхүү ур чадруудаа л нэг юм дээр маш сайн төвлөрдөг тийм ур чадвартай. Тэгээд төвлөрөх ур чадвар тэр авсаа гэж чухал байгаа. Тансаг хэрэгтэй гэж тансаг хэрэгтэй юу гэж Үгүй тэр чинь тэгэл нөө хүн юунаас таашаал авч байгаас болж байгаа байхгүй юу? Одоо хүмүүс тансаг хэрэглээ гэхээр өндөр үнэтэй ресторан дараал хоол идээл те үнэтэй брендийн гутлах мундар өмсөөл тэгэл ингээл өмсөн утаараа бахархаал явах нь бол тансаг хэрэглээ баг. Гэтэл магадгүй хөдөөгээр очиод зүгээр малчин айлын гэрс ороод нэг сайхан сүдэ цай айлж уучаад лавшаа хийгээд суух чинь бас нэг тансаг байж болох юм. Яагаад бол тэр чинь энэ хотод яг тэгээд бас нэг сайхан цэвэр агаар дарамттай одоо удаа өнөртэй тийм хоол идэх чинь бас одоо бид нар хүсдэг зүйл байхгүй юу. Тэгээ өдөө очороо нэх гой санагдаал те ямар гоё юм бэ гэж бид нар бүгд их гоё иддэг шүү дээ. Тэгээ тэгэнгүүт нь зарим ресторанд ороо бид нар их мөнгө төлсөөр тийм таашаал авч чаддаггүй шүү дээ. Тэр нөгөө нэг ямар юмнаас таашаал авч ийн юг тансаг гэж ойлгоод байгаа даа л байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар ч нэг юм хэм маягт баригдсан хүмүүс шүү дээ. Яг одоо барууны одоо тодорхой төр тим юм сонгодог, тим юм одоо классик гэж ярьчих юм бол яг тэрэнд нь л ингээ баригдсан. Одоо заавал тоглолт үзэхээрээ заавал алга таших хэрэгтэй ч гэх юм уу тий. Тэгээ тэр хүмүүс алга ташдаг болохоор бид нар алга ташдаг болсон. Гэтэл дээр үеийн хүмүүс алга ташдаг байсан ч үгүй ч юм монголчууд үгүй шүү дээ. Уухай гэдэг үгсэн биш болж тий. Уухалал. Тэгвэл ягаад Монгол ганцаарх өнөөдөр дэлхийд дээр ганцаарх нь алга ташдаг уухайдаг орн гэж болохгүй юм гэдэг чинь. Нөгөө нэг жоохон хайцагнаас л гарах хэрэгтэй байгаа юм. Тэгэл тийм байх хэвээр юм байх хэвээр бол тэгж юм бодоол тэгээд хараад юм болтгоо. Одоо надтай хамт ажиллажсэн эмэгтэй хүртэл тойрын төр тар хийсэн асуудал бол тийм байхгүй юу? Би тийм хийж мэдгүй, би тэгдэггүй гэдэг ч аахгүй юу? Хэрвээ би тэгдэггүй, ингэдэггүй бол бүх юм байх байрандаа л байна. Юу ч өөрчлөгдөхгүй. Хийж мэдгүйгээ мэдээд мэдхийнхаа төлөө явна гэдэг чинь хамгийн чухал. Тэгээ тэр л чухал. Тэр тансаг гэдэг ойлголт бол тухайн хүний мэдрэмжийн асуудал, ертөнцийг үзэх үзлийн асуудал тийм. Нээ сайхан хөдөө ингээд байсан талхан дээр өрн тавилдаг ч ёо бас л тансаг л шүү дээ. Шинэ өрөө. Яа шус гочлаа. Ер нь бол нөө залуучууд над руу хаяа нөө фэйсбүүкээр бичдэг байхгүй юу? Сайн байна уу гээл тэгэл орчихно. Одоо сайн гэж хаашаа мууч хин хаашаа танихгүй нэ сайн байна уу гэл. Тэгэл таг болчихно. Танаас нэг юм асууж болох уу гэж орчихно. Болно. Гэхдээ маш олон хүмүүс тэгдэг байхгүй. Тэгээ би товч тодорхой яг юу яах гэж бичиж байгаа юм бэ? Тэ нэг өгүүлбэрт ингээд нэг параграф багтаага санаа тодорхой чичгээгээд тэгдэг. Тэгээд аягүй болон залуучууд тэгдэг байхгүй. Би ингээд бизнес хийх гэсэн юм аа. Ер нь юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Яах хэрэгтэй вэ гэж асуудаг. Зарим нь бол ямар бизнес хийх вэ гэж бүр асуун заяа. Би яаж мэдх юм бэ? Таны ямар бизнес хий те. Тэгэхээр нөө залуучууд хандаж хэлэхэд би нэг амарлаг мундаг бизнес хийдэг хүн дээч биш. Ер нь ингээ хөдөө орон нутаг тэгээд Монголд нэг тодорхой хэмжээний бизнес хийчихсэн залуучуудаар ментор ингээд буюу зөвлөгч ингээ хийгээд бизнес санаан дээр нь ажиллаж байгаа тусалдаг хүний хувьд хэлэхэд ерөөд бол эхлээд та өөрийгөө ямар бизнес хиймээр байгаагаа ойлгох хэрэгтэй. Ойлгох. Юу хүсдгийг те, юу хийж чадхаа ойлгох хэрэгтэй. Буцаагаад таны энэ хийж байгаа бизнес санаа чинь, бизнес чинь ямар нэг асуудлыг шийдэж гинүү гэдгийг бас харах хэрэгтэй. Үнэхээр тулгамж байгаа асуудлыг барьж аваа тэрийг ингээд та шийдэл болгоо гарчих юм бол хүн шийдлийн төлөө мөнгө төлдөг. Тэр аягүй чухал. Тэгэхгүй өнөөдөр нэг хойшор хийх чинь ресторан ажиллуулах чинь гэх юм бол бас арай өөр асуудал яригдана л да. Тэр хамгийн бага зарлаар яаж та өөрийнхөө жижигхэн бизнесийг жижигээр турших боломжтой вэ гэж бас очихгүй шүү дээ. Өнөөдөр залуу хүмүүс бидэрт зарим ч яг ээж аавын бэлэн мөнгөтэй хүмүүстэй зарим мөнгөгүй хүмүүс байна те. Тэгээд мөнгөгүй хүмүүс нь бол тэгэл начиг байраа зараад бизнес эхлэх л та. Яаж азар байртай эсэ те. Тэгээд миний тэгтээ одоо нэг үйлдвэрлэлийн бизнес хийснээс хойш миний ганц хараад байгаа юм бид нар дижитал экономи буюу одоо мэдээлэл технологийн бизнес хийх нь бол айгүй хэрэгтэй юм аа. Яагаад бол одоо ингээд над дээр чинь тулгамж байгаа асуудал, тээврийн асуудал байна тий. Тэгээд зах зээл дээр ингээд үнэхээр жижиг зах зээл дээр учраас
юм уу борлуулахад хүртэл айгүй төвөгтэй асуудлууд үүсэж байгаа байхгүй. Тэр би ер нь залуучуудыг технологийн бизнес рүү бас их ороосоо гэж үзэж байгаа. Би ч гэсэн одоо бас хоёр технологийн бас технологиор суурилсан бас бизнес эхлүүлэх гээд бас ингээд ер нь бага бүрдүүлсэн гэж явж байгаа. Ер нь бол технологи хамгийн чухал. Одоо Uber ч вэ, одоо юу ч гэдгийг одоо манай Монголоос ленд юм байна шүү дээ. Маш мундаг кейс болсон. Маш олон залуучууд урам зориг өгч байна. Хийх тэмүүлэл нь болж байна, ихтгэл үнэмшлэн болж байна. Яг тэр шиг залуучуудыг бол би технологийн бизнес рүү илүү ороосоо, шинжлэх ухааны бизнес рүү илүү ороосоо, инновацлог юм хийгээсэй гэж хүсэж байна. Тэр хамгийн чухал. Манай зайсан хил дээр байдаг дэлгүүрт ирлээ. Ер нь бол зайсан бол entertaining ер нь бол маш том нэм барилга болсон байгаа. Маш олон гэр бүлүүд, хүүхдүүд энд ирж зугаацдаг, кино үзэн, мөн жуучууд бас энд ирдэг. Тийм учраас бид нар худалдаа авагчтайхаа байдлыг дагаад, ер нь урсгалыг дагаад энд бол ирсэн. За ерөнхийдөө манай энэ дэлгүүрийн хийц ер нь байдал гэх юм бол дандаа байгалийн одоо элементүүдийг ашиглаж одоо дандаа гар аргаар хийсэн байгаа. Одоо энэ ингээл гэх чинь байгалийн байгаа энэ модыг авч энэ гэрэл зоож хийсэн оролтны юм байна. Одоо энэ манд ч гэсэн юм. Одоо ингээ дээрээ ингээ дом бүлэгч гэсэн байж гин шонгор шувууны үд тэгэл ингээ шууны үд тэгээд одоо тэр нөө юу гэдэг лээ? Ховын цаслын юм гэдэргээл. Одоо энэ гэлдэг чинь модны үндэс аахгүй юу? Модны үндэсээр хийсэн ширээ. Тэгэл нөө арга саванда минутээс нөө болж игүүл нөө ингээл Монгол юм харуулах гал ингээд хийгээд байгаа юм. Одоо энэ ингээд 50-рууд чинь гэхэд бас яг л ийм байгалийн байгаа юм яртаа модыг бас олоод яг яраар нь хэлбэр дүрс гаргаж ингэж ухлуулж ингэж хийсэн байгаа даа. Манай тойлч гэсэн бас яг тийм. Одоо ингээл энэ тавилга гэлдэг чинь тавилганыхаа бариулыг хүртэл нойтон сураар ингэж хийсэн. Тэгээ бас ингээд иргэн юм дали яг байгалийн байгаа тогтцоор нь гэж хийж янзлсан байгаа даа. За манай энэ дэлгүүр дээр болохоор ерөнхийдөө яг манай байгаа ер нь бүх юмнууд бол байгаа. За одоо энэ гээл чинь манай одоо бас нэг юм цүнх байна. Хойдл нэм яга, илэг, солонгос илэг, доотл нэм арьс, энэ торгон хөвлөлтэй. Манай үйлдвэр дээр үзүүлжсэн цүнх юм байна. Ийм. Бүгдийг ингээд нэг юм нэг бүрчлэн гэж ойдог. Тийм цүнх байгаа. Энийг бол Америк руу маш их хүмүүс авдаг. Энийг бол ерөнхийдөө Европ руу авдаг. Манай юмнуудыг ерөнхийдөө болохоор зэрэг бас тийм гар хэдзийн бүтээгдэхүүн ихтэй гэдэг утгаараа бол их авдаг. Одоо ингээ 3 төрлийн дэвтэр байна. Картны сав, нэрийн хуудас, төрөвч байна. За энэ гээд нэг юунууд байна, цүнхнүүд байна. Бас угаалгын машинд манай цүнхнүүдийг угаалгын машинд хийж угааж болдог гэдэг давталтай. Ямар ч будаг гардаггүй. Бас нэг юм керамик юмнуудаас хийсэн. Одоо энэний хайрцаг савнаас шийдээгүй хайрцаг саваа хийчихэд. Одоо манай эдгээр болохоор зэрэг хүр орхон одоо силкэн юм торгон юм алчуур байгаа. Маш гоё материалтай. Одоо силкэн авалтны хувьд бол ийм 3 өөр төрлийн өнгөтэй байна. Ер нь бол үнэн нь бол боломжийн. Эдгээр болохоор зэрэг ийм ноолорон, ноосон юм материалтай, өвөл зүг боломжтой юм алчуурнууд байгаа. За энэ манай нэг онцлог бас бүтээгдэхүүн байдаг. Энэ гадаа гарч байгаа энэ ч бас байна да. Энд тайлбарлах уу? Энэчээс авдрах. Энэ болохоор зэрэг бас их сонирхолтой л доо. Монгол эмэгтэй хүн гэж ямар эмэгтэй хүнийг хэлдгийг, юугаар ялгардгийг гэдгийг бас тайлбарлая, яриа, ойлгуулъя гэх юм бол бас энэ их чухал бүтээгдэхүүн байгаад байгаа юм. Одоо бид нар нөгөө байгалийн түүхийн музей орно шүү дээ. Байгалийн түүхийн музей одоо үндэсний түүхийн музей оронгууд одоо угсаатан болгон одоо Казакаас босод бүх угсаатан дээр байдаг одоо үсний чимэглэл шүү дээ. Үснээ зүүдэг. Үсний шивэргэл, үсний хувь, за үсний гэр, үсний уут гэж угсаатан болгон өөрөөрөө ярьдаг. Үсэндээ зүүдэг юм байна. Ийм өсөө шүлжээд дотор нь хийждэг. Энийг бүр 3 дугаар зуунаас Монгол эмэгтэй хүмүүс зүүдэг байсан археологийн судалгаа байдаг. Тэгээ энийг зүүдэг байсан шалтгаанууд нь бас их одоо 3, 4, 5 бар 5 төрлийн шалтгаан байдаг. Шашны болон одоо нэг амьдралын зан үйл одоо амьдралын хэв маягаас ингээ хамаардаг тийм байна. Хүнтэй суусан эмэгтэй хүн бол өсөө 2 хуваагаа шүлжээд ийм өсний ийм гэрэнт хийдэг. Тэгэх юм бол хүн гаднаас нь өсөө 2 хуваагаа шүлжсэн юм өстэй юм хүн харах юм бол хүнтэй суудсан хүн байж гэж мэддэг. Одоо эмэгтэй хүний статус ихгүй юу? Хоёрдугаарт нөгөө хүний өсгөлтэй ч юм хамгийн одоо сансараас мэдээлэл авдаг одоо антин одоо энд хүний удмын мэдээлэл байдаг гэдэг утгаараа удмын мэдээлэл байдаг гэдэг утгаараа хүмүүс болохоор зэрэг юу яадаг үсээ нэг
үснийхээ сэвийг энд бити хай муу юу байдаг гэдээ ярьдаг чинь үснийхээ сэвийг одоо янз бүрөнд ингээд өгч одоо алдчих юм бол таны удмын бүх мэдээлэл алга болно, хараалж татан бүртэмч гэдэг юм уу те. Тэр утгаар үсээ хамгаалдаг учраас юм уутанд хийдэг байсан. Ингээд зүг явж хахад бас л тансаг харагдаж штэ. Ер нь бол гадны хүмүүс бол маш сонирхож аавна. Нүүбийн даргаас хавал манай энэ үсний гэрээ чинь зүгөөд олон улсын хуралд явж исэн тохиолдол байдаг. Маш их гадны хүмүүс сонирхож авдаг юм байна. За, аз жаргалын нэг өдөртөө танилцсан 5 хүндээ баярлалаа. Өнөөдөр миний ерөөдөө бол энэ дээр хийсэн ажил бол дуусчихсан. Одоо би үйлдвэрлэгээ буцаж очих хэрэгтэй байгаа. Тэгээ 5 хүндээ баярлалаа. Миний нэг өдөртөө танилцаарай.